Сайн байцгаана уу? Ферми соёл зүйн фермийн мөрөлд саруул төгс байна. Энэ удаагийн бичлэгээрээ үйл хөдлөх хөрөнгө худалдаа авахд анхаарах ёстой зүйл шаардлуудын талаар танилцуулах болно. Үйл хөдлөх хөрөнгө өмчлөж шилжихэд нэгдүгээрт үндсэн худалдаа авах гэрээг нотротоор батлуулна. Тэгээд тэрийг улсын бүртгүүлээ гэдэг шаардлага тавьдаг. Нөгөө талаас үйл хөдлөх хөрөнгө худалдаа авах хийгээд зарж байгаа юм бол 2% татвар төлөв гэсэн шаардлага. Иргэд олон нийтийн зүгээс энэхүү шаардлагыг хэлбэр төдий биелүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн байр зарж байгаа бол 80 саяар ингээд бууруулад нотротын гэрээн дээр бичүүлждэг. Үндсэн гэрээ нь бол 100 саяараа ингээд явцдаг. Иймэрхүү харилцаа бол түгээмэл байдаг. Энэхүү харилцаанаас хуулийн ямар зөрчлүүд гарч болох вэ гэхээр нотротоор хийж байгаа 80 саяын гэрээ чинь үндсэн 100 саяхаа гэрээг халавчлах. Тэгээд хуулийн шаардлагыг хэлбэр төдий биелүүлэх зорилготой ийм хийж байгаа учраас хүчин төгөлдөр бос болж байгаа хуулиараа. Нөгөө талаас 100 саяын хилэлцээр хийчихэд 80 саяар нотротоор батлуулж байгаа буюу 100 сая нотротоор батлуулаагүй учраас бас л хэлбэрийн шаардлага хангаагүйгээд хүчин төгөлдөр бос болж байгаа. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн хөн хэлцэх хугацаа нь 6 жил байдаг учраас 6 жилийн дараах үйл хөдлөлийн үнэлгээ маш өндөр болсон байна. Өөрөөр хэлбэл 6 жилийн хугацаанд үйл хөдлөхийг шилжүүлж өгсөн итгээд маргаан үүсэх боломжтой. Хүчин төгөлдөр бус хилцлийн үр дагавар нь яадаг вэ гэхээр авсан өгсөн зүйлээ буцаадаг юм харилцаа байгаа. Тэгэхээр 6 жилийн өмнө худалдан борлуулсан байраа хүчин төгөлдөр бусаа гэд буцаан шаардах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр альва үйл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах гэж байгаа бол эсвэл худалдаж авах гэж байгаа бол яг үндсэн дүнгээ нотротын гэрээн дээрээ тусгаад явах юм бол ямар нэгэн асуудал үүсэхгүй тухайн харилцаа тэндээ дуусаад улсын бүртгэгдээд ингээд явдаг юм зарчим үйлчлэл. Тэгэхээр энийг маш сайн анхаарч гэрээний харилцаанд оролцоорой гэж хүсье.